За сайн байцгаана уу? Сайн. За сууч. За бид нар энэ хичээлийн жил хүүхдүүдэд ном уншиж хийж байгаа тийм ээ? Номыг хэн хамгийн сайн унших вэ? Яаж унших вэ гэд. За бид нар багш нэг юм асууя. Хамгийн их унших дуртай номоо багш та хэн хэлэх вэ? Та нар номын сангаас ямар ном хамгийн их унших дуртай вэ? За тэргээл босоод багш. Одоо орны судлах тухтай юм. За одоо орны судлах. За ирмэ үү? Сургууль дарамгч үзээрэй. За сургууль дарамгч үзээрэй. За Садбаатар. Тийм за Баян жаргал. Од гаргийн тухай ном. За од гаргийн тухай ном. За амар санаа. Банк гэдэг ном. За 2 дугаар салаанаас ялий. Их тулга багштай ямар ном унших сонирхолтой? Чи ямар ном хамгийн их уншсан? Амтрахаа уншив? Банк. За бангийг. За ли хүслэн багштай хэлдэ. Ямар ном унших вэ? За алтан дэлхүүрийг. За цэрэн тогтох. Шидтэн. За тэгвэл бүгдээрээ л нөгөө өөр өөрсдийнхээ номыг унших дуртай, сонирхолтой байна тийм ээ. За тэгвэл эндээс хамгийн их сонирхчихсан 3 номоо бүгдээрээ сонгоё. Ямар ном байсан бэ? Сургууль дарамгч үзээрэй. За сургууль дарамгч үзээрэй гэж байна тийм ээ. Огторгын музей. За. За Огторгын музей. За өшөө. За өөр. Алтан дэлхүүр, дийн заа гэсэн тийм ээ. За багш нь хүүхдүүдийн нийтлэг хэлж байгаа номыг бичээ. За эдгээр 4 номноос тэгвэл бүгд одоо санал авъя. Хамгийн их саналтай номоо сонгох гэдэг шүү бид нар хамгийн их уншиж байгаа. За сургууль дарамгч үзээрэй гэдэг ном хэн хамгийн их олон уншсан багш гараа өргө харуулчих. За бүгд тоолч тий 1 2 3 4 5 6 7 8 хүүхэд байна. Тийм үү? За 8. За Огторгын музей. За 4 6 10 12 14 16 18 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 40 41 42 43 44 45 46 47 48 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89 90 91 92 93 94 95 96 97 98 100 101 102 103 104 105 106 107 108 109 110 111 112 113 114 115 116 117 118 119 120 121 122 123 124 125 126 127 128 129 130 131 132 133 134 135 136 137 138 140 141 142 143 144 145 146 147 148 150 151 152 153 154 155 156 157 158 159 160 161 162 163 164 165 166 167 168 169 170 171 172 173 174
20. За 20 хүүхэд. За дийн цаг. За дийн цаг хамтрахаа уншсан 6. 7 хүүхэд байна. За алтан түлхүүр. За алтан түлхүүр дээр 4 8 10. За тэгвэл хамгийн их санал авсан ном нь ямар ном бэ? Окторгой музей. За яагаад та нар энэ номыг унших дуртай байгаа? Хэн багштай хэлэх вэ? За харин заяа. Юу таалагдсан юм бэ та нарт? Яагаад гэвэл од гайраа бүх юмны тухайс. За од гаргийн тухай өгүүлжсэн болохоор тийм ээ. За биелгүү. Дэлхийгээс гадна зайдаг нөгөө нэг гаригуудыг судлах надад таалагддаг учраас. За тэр тухай өгүүлсэн. Тэр гариг хаана байдгийг бас миний мэдгүй гаригийг заажсэн болохоор би унших хэрэгтэй байсан. Тийм үү. За тэгвэл яг тэн дээрээс юуны тухай өгүүлжсэнийг хэлэх хүүхэд байна уу? За жишээлбэл тэгээд олон өөр гаригнуудыг өгүүлжсэн. тийм үү. За тэгвэл багш нь асууад өгвөл ямар од мэдэх вэ? Та нар од гэж юу юм бэ? Од хаана байдгийг? Ер нь юу хэлээд байгаа од гэж? Од гэж юу юм бэлаа? За ирмүү. Од гэж юу юм бэ? Од гэж тэнгэр дээр гэрэл олж өгдөг. За. Бас зүг чигийг заадаг. Яасан мондаг юм. За ямар од мэдэх вэ? Одоо мэддэг хүүхэд байна уу? За ямар санаа мэдэх вэ? Ямар од мэддэг юм? Сүүлтээс. За сүүлт од. За мөх оргил.
7 бурхан. За их төвшөө. За шанаг 7 од буюу энэ 7 бурхан од гэж нэрлэдэг тийм ээ. За тэгвэл бид нэр ерөөсөө мэддэг од маань алтан гац байдаг юм байна. Өшөө юу вэ? 7 бурхан од байдаг юм ээ. За шанаг 7 гэдэг маань 7 бурхан одыг хэлж байгаа. Өшөө нар гэдэг од мэдлээ тийм ээ. За бүгдөө энэ одны тухай судалж үзэх үү? Хүсэж байна уу та нар? Хүсэж байна. За тэгвэл хүсэж байгаа нь гараа өргөе тэгвэл одны тухай судалж үзмээр бид нар од ямар учиртай юм бэлаа? Ямар үүсэлтэй, ямар түүхийг агуулдгийг, бидний амьдралд ямар хэрэгтэй. За тэгвэл одоо бүгдөө саяны нэрлсэн алтан гац од, нар, 7 бурхан. За энэ одуудыг судлъя гэж байгаа нь одоо саналаараа нэгдэж баг болно. За тэгвэл одоо та нар саналаараа баг болсон тийм ээ? За хинээ баг? Ямар одоо саналтайгаар нэгдсэн багш нь асууж болох уу? За нэгдүгээр багаас эхлэе. За нэгдүгээр багаас хэрэгэл танаа баг ямар саналтай юу судлахаар болов? Яг гэвэл бид нар бүгдээрээ нарыг судлах гэж энэ багш орсон. За тэгээ нарыг судлахаар болсноо тийм ээ? За тэгвэл хоёрдугаар баг? За дэлгөө хэлээрэй. Хоёрдугаар баг юу судлахаар болов? Бид нар 7 бурхан одыг судлах гэж энд сурсан. За 7 бурхан. За 3 дугаар баг. 3 дугаарыг ямар од? За бүрэн намын их байлээ. Бид нар бас нар гэдэг одыг судлах гэж үзсэн. Оо за саналаараа нэгцээ. За тийм манай 4 дугаар багийнхаа. За нарангоо хэлээ. Тунгаад судласан од их сонирхолтой нэртэй учраас бас их гоё нэртэй учраас сонирхож байна тийм ээ. Нэр нь их сонирхолтой санагдсан байна тийм үү? За тэгвэл одоо бүгдөө өөрсдийнхөө мэддэг зүйлийг багштайгаа ярилцъя анги хамт олонтойгоо. За тэгвэл нарны тухай та нар юу мэддгээ? Нар бол дэлхийд хамгийн нар олон хүмүүс бүтдэг. Жишээ нь хар, цагаан, ягаан, улбар шар хүмүүс бүтдэг. Сарлуу нисчихсэн хүн байсан чинь нарлуу ниссэн хүн байхгүй. Яг гэвэл хөрвөл тэр дараа шатдаг. Оо за өшөө. За энэ багаас мэддэг зүйлийнхаа талаар за хэрмүү яриа. 7 бурхан. За. Шаналтлаад энэ талаар ярив. За тэр өөрөө мэддэгээ л. Ихтэйгээ амьддаг байж л тээ. За. Тэгэл тэр ихэнх надад ингээ хүүдээ болоогүй мэдээгүй хүүдээгээ хүүдээ өстөө. Тэгээд тэр баагүй болж шуураа. Тэгээд 20 хоногийн дараа нөгөө хүн баагүй ичээгээ гэж мэдээгүй болоход нэг алах гэж оролцсон. Тэгээд тэр бурхан ихтер хүүгээ баагүй болгоо тэгээд ихтер хүү хоёроо тэнгэр нийсгээ тэгээд 7 бурхан нь ээжэд шаналтлаа нээж энэ 7 бурхантай болохоор хүүд болсон. Тийм үү. За тэгвэл бид нар ерөөхдөө нөгөө үлгэрээр айгүй сайн мэддэг юм байна тийм ээ. Номноос танил бус аргаар сайн мэддэг байх нь тийм үү. За тэгвэл одоо бүгдөө багаараа ярилцаад өшөө ингээд хоорондоо бүх мэддэг зүйлүүдээ багшаа бичээдэг. За багууд болох нь бичээчтэй, мэдээлэл цуглуулагчтай тийм ээ. Мэдээлэлээ хилцэх хүнтэй зохион байгуулагчтай байгаа тийм ээ. За хоорондоо ярилцаарай одоо. Яг сонгосон зүйлийнхаа талаар багаараа ярилцаад мэддэг зүйлээ бичээд байгаарай. Бусад зүйлийн тухай яг бичиж. Болно. Зүйлийг бич. Бус. За яа. Ойлгосноо. Алтан гац гэж тавьж байгаа. Алтан гац тухай. Нар гэж тавьж байгаа нарны тухай. За мэддэг зүйлийн тухай. За тэгээд алтан гац яг миний хөшөө толмоос ярьч. Алтан гацынхаа тухай мэддэг, одныхаа тухай, нарныхаа тухай мэддэг бүх юмаа бич. За багууд хоорондоо ярилцаад мэдээлэл бичсэн аа. За бүр мэддэг мэдээлэл. Одоо тэгвэл бусад багаасаа очиж мэдээлэл цуглуулна. За басаар энэ багт нэг за энэ баг дээр танаа баг ирээд мэдээд цуглуулна.
өөрийнхөө мэдээллийг бусад багийнхан хүмүүс ирэхэд чи тайлбарлаж өгнө. Тэгээ бусад багаас мэдээлэл цуглуулж байна. За бүгдээрээ мэдээлэл цуглуулсан уу? За цуглуулсан бол одоо нэгдүгээр багаас эхлэе. Өөрсдийнхөө мэдээллийг цуглуулсан мэдээлэлтэйгээ бусдаа хийж өгнө зэ. За мэдээлэгч нь басаарай. За мэдээлэгч басаад. За тэргэлж танаа мэдээлэгч. За мэдээлэл өгч. За өөрхийгөө уншаад нөгөө багаас авсан мэдээлэлээ бас уншина. Өөрөөр нь уншуулах юм. За өөрөө уншиж минь хөө. Мэдээлэл цуглуулагч нь өөрөө хэлж. Юуны тухай уншсан? За хоёрдугаар баг. За мэдээлэлтэй. Өөртөөхөө мэдээллийг уншаад цуглуулж ирсэн мэдээлэлээ бас хэлчихнэ. За эхлээд өөртөөхөө мэдээллийг уншиж. За нэгээр. Бусдыгаа сонсоо шүү. Нэг нь унш. За ямар мэдээлэл цуглуулж ирсэн? Чингод. За. Бас хадаа сангийн мэдээлэл хүн байдаг уу? Хань нандаа мэдээлэл байхгүй гэсэн мэдээлэл. За сайн байна. Өөр байна уу? Дөрөвдүгээр багаас асан нэрэнч гоё байсан гэсэн. Бадан бүхэн бас гоё байсан гэсэн. За бусдыгаа сонсож яах вэ гэдгийг чи харна ш. За 3 дахь агийнхаа. За соо. Ямар хэрэгтэй соо. За. Наад гурван марал 6 наад шүлжээ хамгийн ойрхон наагнаас нэг авахад 500 хүнээс чадтай. За мэдээлэл баян жаргал авчирсан мэдээлэлээ. За тэр бол ууган цэцэг уушх юм ба. За ууган цэцэг. Чи өөр унших. За тэр бол орчсон мэдээлэл байна уу? Давхцуулахгүй тийм ээ? Мэдээллээ. 7 бурхан модон 8 хүүхэс 7 бурхан яг шанах шиг хэлбэртэй ач холбогдол зүг чигийг заадаг. За гэсэн мэдээлэлүүд олж ирсэн байна тийм үү? За ушаа мэдээлэл нэмэх хүн байна уу? За цэрэн тогтох ямар мэдээлэл ирсэн? Давхцахгүй шүү дээ.
Хэлсэн юм уу тий? За 4 дугаар агийнхаа. За Ханбаатар. Гадаас олон их Нэг нь уншиж. алтан гадаас одны их гой сонин содон хачин нэртэй болохоор алтан гадаас одыг сонгосон. Алтан гадаас од нь бус дод шиг мянган жил нэг удаа гардаггүй. Харин байг гардаг. Оо за бусдаас орж ирсэн мэдээлэл хийн хэлэх үү? Бусад багаас мэдээлэл олж ирсэн ээ. За марал ирсэн. За өөр өшөө. За өөр мэдээлэлтэй. За аргал мэдээлэлтэй хэлье. Өөр бусдаа хэлж байгаа шүү. За аргал олж ирсэн мэдээлэлээ бусдаа хэл. Чанга. За өөр байна. За өөр. Цааш юу хийх вэ? Цаашид надад тухай юу хийх вэ? Төлөвлөгөө бичиж. Төлөвлөгөө. За одоо бүгдээрээ тэгвэл өөртөөхөө мэддэг мэдээлэлээ хоорондоо ярилцаа